Ингээд миний солонгос өнгөрүүлсэн аялын влогийн дараагийн хэсгүүд эхлэхэд бэлэн болсон байна. Удаан хугацааны дараах уулзалт байсан учраас Нёмкотойгоо хамтдаа цагийг хөгжүүлэлттэй өнгөрөөхийн тулд 1 минут 1 секундыг ч алдмааргүй байсан. Тэгээд ингээд миний дараагийн влог хэсгүүдтэй хамтдаа. Амар том юм биш үү? Харасан чи энэ чихээр авлаа. Бас энэ хөөрхөн юмтай. Жохон мэрэгэн хүмүүс чи юм тоглоом авт юм ээ. Буудаад. Самда. Очиж. Яна чухал. А энэ чи юу вэ? Дотор нь байгаа юм шүү. Энийг минь наах юм. А ийм юу гаач гэх юм биш. Тий нөгөө нэг өндгөн чихэр гэдэг шиг юм шүү тий. А энэ чихэр юм. Нэг ийм бөмбөлгөн чихэр байдаг. Нүүн хайлтдаг биш юм байна тий. Нэг юм хайлтдаг байдаг тий. Нэг хүүхэд байхад. Тий. Тэднийг ганцаараа садаад алгаач. Тэ хамгаалдаг гэж урд яа. Хамгаалаад урд түрүүлээд яваад. Ямар цац хийлээ биш үү? Чидэж харж ирлээ.
Woke up late, missed the morning glaze. But the sunlight hits in so many ways. Grabbed my shades and hit the streets, no plan. Chasing vibes like seashells in the sand. Radio hums a tune I can't name. Crooked smiles, crashing waves, no shame. Flip my phone, toss it in my bag. Today's for us, no time to lag. Feel the world just turning slow. Let the breeze tell. Ингээд өглөө босч яваад нүд маань хавтсан байсан. Юм хатсан. Тэгэл за ямар ч сүргслүүлнэ гээл. Дараагийн уулзалт руу явж байна. Хоёр хөөрхөн Булуулмагийн дүүнэртэй очиж уулзсан. Хүний нутагт гадаад оронд ажиллаж амьдрахын сайхныг мөн хэцүү бэрхээс бас өөрийгөө бас жоохон мэдэрсэн гэж боддог. Тэг манайхан бол сайн байлээ. Өөртөө бие дагаа сурцгаасан мундаг хүүхдүүд болохоор хамгийн гол нь хоорондоо уулзалт нь айгүй хол байгаа юм шиг санагддаг. Угаасаа хүн завгүй байдаг болохоор дэд зөрж ичиж уулзцаасан дүүнэр та хамтайсанд баярлалаа. Мартаж гэрээсээ гарч ирлээ. Дахиад унтаж сэрээд маргааш өглөөнийхөө дараагийн уулзалт руу явж гин. 10 жилийнхээ найзтай уулзахаар Сөүлийг зорьсон. Welcome to Seoul. Сөүл явах юм байна. Яг ингээд хөөрхөн сувдаа тагаа очиж үзэж болох бүх газруудаар ер нь очисон. Тэгээд найздаа бас маш их баярлаа. Энийг үзээрэй одоо ингэж яваараа ингэ шүү гэхэл ерөөсөө зүгээр сувдааг үзээл би бараг л өөрөө халахж идэх болол мэфа харж идэх болол зүгээ болохоо болол тэгтрээ ирхэлсэн байдаг байгаа.
Надаас солидог. Нэг амир гэртээ бүхийг олж штэ. Солиосноо ингээд ороод ирсэн. Энэ гурнээс гэрэл хатаад. Энд тэгээд цагаар нэг 10 минут юм. Кинон дээрээс л үздэг байсан ханган гэдэг хаммур нэрийг дээр очиж алхаж ямар байдгийг үзэж юу байдгийг яг нүдээр харсан гоё элэ тэгээ үргэлжлүүлээд бас юу одоо үзэж шүлсгэж чинь хүргэлтийн хоолнууд тэр хүргэлтийн хүрт хүчийг мэдэрсэн нэг хөө бас маргааш өглөө нь болоод сувдаага дагуулад явж өгсөн. Зэнгээ сувдааны хэзээ ажиллаад гонд нь гаргаж өгөөд өөрөө бас зам мөрөн бодоод Сөүлдэх дараагийн уулзалтандаа ирж байна. Нунаас хамт ажиллаж байсан, Японд бас хамтдаа уулзаж байсан Чука найзтайгаа уулзахаар ирсэн байгаа. Яа. Хаалган малын талаар юм шиг байна. Нэг Японд үзгээд амжаагүй. Солонгос тэхээс өмнө амжихгүй. Солонгос чиж үзээд гэж бодоод тэгээд нөгөө нэг бас хаягийн сүрчи үзсэн байсан. Сүрчний Instagram дээрээс бас аваад тэгээд ирлээ. Бацныг бас зөндөө том юм аа. Started in ticket of the golf skin by the man. Сакстын чүхнүүд хийгээ үлдээч гэж бодлоо. Нэгэ байна уу? Зэн их хүүхэд насны дурсамжийн хамтдаа хэлсэн Чука найздаа маш их баярлалаа. Дараагийн жижиг уулзцгаая. Where the shadows play
2 1 2 1 2 1 2 1 2 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 ажиллах юм ажиллахгүй юм уу? Ажиллаад байгаа юм уу? Ажиллахгүй байгаа юм уу? За бүгдэндээ орэмээ. Арныхаа доотлын нөө тогтоод суурийг марцчихжээ. Мартах явах дээ. Ашиглах гэж бодоод үлдээцээ. Энэ зогсчоо намайг автобус цугсан гэж бодчих юм байна. Зя. Жохон замаас. Эшо. Тацник маш бага бага учраас ярих зүйлээ ярий. Үнэхээр бичлэгээ эдит хийгээд янзлаад оруулах боломжгүй л хурдан түргэн шуурхай аялж байна. Маш олон бичлэг хийх санаа, бичлэг хийх зүйлсүүд байгаа ч гэсэн амжидгүй мэнэ. Өнөөдөр Сөүлээс буцаад Гуанжууд ирлээ. Дошн дээр ирсэн юм шиг мэдрэгдэж байна. Та бүхэнд миний дош мэдрэгдэж байна уу? Нөгөөдөг ч. Уушлаарай жоохон. Протишн дүүлчлээ одоо ирэх. Тэр босоо намайг хаштай. Синеман дасгаад болохоор бас нэг их гоё яаж оролдож гүнэ. Бүгсэн юм би. Амарсан би. Тэжгүй сайн байгаа ч юу. Тэнк. Хөөс бүсч. Санхүү химикгүй байна л та. Нэмка хүлээж явахдаа ярмаар байгаа зүйлс бас байна. Солонгос хэл сурмаар санагдлаа. Хан захгүй шууд уншаал ойлгох, эсвэл мэдчихвэл уншаал ойлгох боломжтой болохоор айгу дэжгүй санагдлаа. Тэгээд энэ нийтийн тээвэр унаа үйлчилгээ хэрэгжилж байгаа аппликейшнууд нь маш гоё юм толгой эргээ төөрөөд ахааргүй санагдсан. Гэтэ нэг сул тал нь аппликейшн дээрээ дандаа солонгос хэлээр байгаад байгаа болохоор алин дээр нь буухаа, алин дээр нь суухаа, суухаа учраас сууч та мó буухаа бас айгу эргэлзээд ах юм байлээ. Баг тоо өсөг мөсгийг харж байгаалаа энд юм шүү байна гэж буугаад. Гэтэ нөгөө нэг аппликейшн дээр нь ингээ сэрүүлэг тавьчихлаа. Тэдэн бодлын дараа буух чинь шүү, буугаарай гэж сануулад өгдөг юм байлээ. Тэднэрийнх нь хэрэглээ бол таалагдсан. Японд харьцуулахад бол арай хямдхан байгаа болов уу гэж бодлоо. За сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь л өнгөд юм шиг байна лээ. Зя тэгээд аялын скейл бол гоё байна уу? Үнэхээр 14 хоногт амжихгүй нэ. Үзэж харж мэдрэх ёстой мэдрэмжүүдийг 14 хоногт амжуулна гэдэг бол үнэхээр чанга юм байна. Яг уу болж гин үү? Тэгээд хаач утсан гоё үргэлж гоё найрсаг хүлээж авж байгаа найзууд, дүүнэр, ах эгч нар таньдаг мэддэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд их гоё улс орны хөгжлөлтэй танилцлаа. Бас гоё их орноор аялаад буцаж байгаа. Үнэхээр бас гоё байна. Тэгээд тэнтээж гоё сайхан харилцаатай байх гэж хичээдгийн маань бас нэгэн сайн хувилбараар эргэж ирж байгаа зүйлс юм болов уу гэж бас бодсон. Мэдээж мөнгө санхүү ч юм уу те бүх юм дээр хэцүү зүйл одоо ингээл ядрах ч юм уу эсвэл ингээл буцаж очиод ажил гэл бүх зүйл ингээд төлөвлснөөс хийх зүйлс их байгаа. Тэр бүгдийгээ зохицуулаад чадах ятгаараа хичээгээд өөрийнхөө байгаа боломжиндоо шин зүйлийг мэдрээд шинэ аялал хийгээд явж байгаадаа бас баяртай байна. Тэгээ энэ бичлэгүүдээ бас нэлээд хожуу байж магадгүй. Гэхдээ заавал эдит хийж хадгалж авна. Тэгвэл дахиж надад ингэж аялах боломж яг энэ мэдрэмжээрээ те. Яг ийм анхных байгаа, яг ийм гоё байгаа. Ингээд
боломж олсон дээр шууд аялж байгаа мэдрэмж бас дахиж яаж мэдрэгдхийг мэдэхгүй байна. Тийм учраас заавал хадгалж явна. За тэгээ бүгдээрээ сайхан амраарай. Бадамэ. Намайг том юм ээ. Энэ саяны хүртэл бичсэн. Тэндүү ингэж үрийг нүүдгсэн гэж байна. Явж байгаа гэх. Ийм машинаас такси хэрэг авдаг нэмэр ядаргаатай санагдаж байна. Жохон надарчихлаа. За ачаа өгчөөд нэг чамдаа ачаа. Илүү авч явж байгаа юм. Тэрнийхээ мөнгөний информашн дээр нэрт хэлтэй юм. Цагаад төсөн баримтаа өгөхөөр явж байна. Бүтэн өдөржин хүлээс нийцсэн юм ниссэн. Тэгээ босоо нэмслэг бол гайхалтай хойшлт юм билээ. Энэхүү Монголд ирээд машинаас хааруулж авчдчихвээ. Шууд хөвсгөл рүү явсан. Нэг хоногийн амралт нэмээд байсан учраас гэртээ харж ээж автаа уулзаад хөвсгөлөөс маргааш нь буцаад ажиллаа ирсэн байгаа. Ингээд маш завгүй зүйлүүдийн аялал маань энэ хүрээд дуусч байна. Одоо үзэхэд сүлд нь үзэхэд ч гэсэн гоё байна.